За бүгд өдрийн мэнд төрхий. За Alchemist нэмнэх хэдлээ. Өнөөдөр 7 дугаар болсноос эхлээд ирэнгүүтээ задлж уншина. Тэгээд би нөгөө translation гэхээс илүүтэйгээр задлж уншина. Дэлгэрэнгүй ярина гэж яриад байгаа тийм. Тэгэхээр 5 дугаар болсон дээр болохоор төгсөхдөө яд туссан бэ гэхээр за нөгөө залуу маань хончин байна нөгөө зүүдэд тайлбарлах гэдэг нөгөө зүнч төр өтсөн шүү дээ тий. Тэгээд тэр нь болохоор нөгөө пирамид гэдэг нь бол мэдэхгүй. Гэтэ хүүхэд чамд хэлсэн бол тэр бол ямар ч байдаг зүйл гэдэгт бол итгэлтэй байна. Тэгээд чи олоод очих юм бол одоо нөгөө чамайг баян болгох тэр үнэт зүйл би одоо treasure гэдэг юм бол олноо гэж хэлээд дуусчих тийм. За тэгсэн чинь цааш үргэлжлэе. The boy was surprised and then irritated гэнэ. Тэгэхээр бүр гайхаад тий хариулт гайхаад ингээд жоохон бухимдангуй байгаа гэсэн irritated болж байгаа. He didn't need to seek out the old man for this. Тэгэхээр ингэдөө ийм хариулт сонсох гэж тий би одоо энэ нэмэгт ингэж хайх шаардлага бол байгаагүй маа. But then he remembered that he wasn't going to have to pay anything. За энэ юу гэсэн бэ гэхээр нөгөө зөнч мань хэлсэн шүү дээ тий нөгөө би нөгөө энэ мөнгө бол чамаас авахгүй чи ярив тэр өмнө зүйлээ олчвол тэрнийхээ 11-ийг өгөөрэй гэж хэлсэн тий. Тэрийгэ бодоод ингээд жоохон тэрийг ингээд санаж байгаа гэсэн үг. Санаа дараа тавьчих байгаа гэх юм уу? За but remember that тэр ингээд төлөх шаардлагагүй гэдэг бол сонсон. I didn't need to waste my time just for this he said. За тэгэхээр waste my time гэдэг нь ихэд цагаа дэмий гарсдах гэсэн үг шүү дээ. Тэгэхээр ихэд тэр нөгөө эмхтэйд болохоор хөгшөнд болохоор би одоо ийм сонсох гэж ингээд цагаа дэмий гарсдах хэрэг байгаагүй маа гэж хэлж байгаа гэсэн. За I told you that your dream was a difficult one. It's the simple things in life that are the most extraordinary гэнэ. Extraordinary гэдэг нь ер бусын зүйл гэсэн. Тэгэхээр хамгийн ер бусын зүйл юм гэдэг. Би чамд хэлсэн шүү дээ. Чиний зүуд бол ингээд маш хэцүү, difficult one. За one гэдэг нь ингээд өмнө зүйлээ одоо давтаад хэлэхэд dream гэдэг давтахгүйгээр one гэдэг төлөөлөл хэлж болж байгаа гэсэн. Тэгэхээр чамд хэлсэн шүү дээ. Чиний зүуд бол маш хэцүү гэдэг бол би хэлсэн. Тайлхад хэцүү. It's the simple things in life гэх амьдрал байдаг энгийн зүйлүүд одоо хамгийн одоо тийм extraordinary байдаг. Ерөөсөн байт юм аа. Only wise men are able to understand them. Wise гэдэг нь ерөөдөө одоо юу гэдэг амьдралын ухаантай нэг тийм гэсэн утгатай. Тэгэхээр ерөөдөө men гэдэг нь эрчүүдийг л хадаг гэх. Амьдралын ухаантай зөвхөн тийм амьдралын одоо ухаантай тийм эрчүүд л тэдгэрийг бол одоо ингээ ойлгох юм боломжтой байдаг. And since I'm not wise. За since гэдэг холбоос маань ихэд учраас гэсэн үгээр орж иж байгаа шүү. Тэгэхээр and since I'm not wise гэхээр би одоо ухаалаг биш юм болохоор I have had to learn other arts such as the reading of poems. Тэгэхээр reading of poems poem гэдэг нь гарын хаалгыг хэлж шүү дээ. Тэгээд би надад одоо art гэдэг нь болохоор одоо урлаг гэдгээс илүү тэгэхээр энэ тохиолдол болохоор одоо ямар нэгэн skill-ийг хэлж байгаа. Илүү одоо special team онцгой 90% ямар чадварыг ингээд art гэж төлөөлдөг. Тэгэхээр ингээд such as reading a poem гэдэг маань болохоор ингээд алга унших одоо алгаар ингээд тайлж штэ. Алга унших гэх мэт юм одоо ур чадварыг одоо биш сурах шаардлагатай байсан юм аа. Well, how am I going to get to Egypt? За тэгэхээр би одоо яаж ингээд Египт очих юм бэ гэж асууж байна те. I only interpret dreams. За би зөвхөн зүудэл тайлдаг. I don't know how to turn them into reality. За тэгэхээр би ингээд түүнийг одоо яаж тэр зүудийг одоо яаж бодит болгохыг бол би мэдэхгүй. That's why I have to live off what my daughters provide me with. Live off гэдэг нь ихэд одоо яг нэг амжиргаа залхуулах гэх юм яг нэг тийм их утгатай орж иж байгаа. Тэгэхээр тийм учраас би одоо октодынхаа одоо надад өгдөг тэр зүйлүүдээр бол амьдралаа ингээд залгуулах шаардлагатай байдаг юм аа гэж хэлж байгаа. And what if I never get to Egypt? За what if гэдэг нь болохоор тэгвэл яах юм бэ? Ингүүл яах юм бэ гэсэн байдлаар орж ирдэг. Тэгэхээр what if I never get to Egypt гэхээр би Египт рүү ингээд зээч очихгүй бол тэг юу болох юм бэ? Яах юм бэ гэж. Then I don't get paid. За get paid гэдэг нь болохоор төлөгдөхгүй буюу ингээд би төлбөр авахгүй. Чи Египт рүү очихгүй тэгээ би төлбөр авахгүй. It wouldn't be the first time. Тэгэхээр энэ бол ингээд миний анхны тохиолдол биш юм аа гэсэн. And the woman told the boy to leave, saying she had already wasted too much time with him. За тэгэхээр нэг юм өгдөг чинь. Одоо чи ингэ яваад би чамд ингээ хангалттай ингээд бүр хитрхи их ингээ too much time гэж тийм хитрхи их одоо цаг зарцуулчлаа гэж хэлж байгаа. So the boy was disappointed. За тэгээд нөгөө хончин маань болохоор амар урам нугарсан.
He decided that he would never again believe in dreams. Тэгээд юм гэдэг би дахид зүудэндээ эзэж итгэхгүй дээ гэж шийдэж байгаа гэсэн. He remembered that he had a number of things he had to take care of. Take care of гэдэг нь анхаарал хандуулах шаардлагатай гэсэн үг шүү дээ. Тэгэхээр number of things гэдэг нь маш олон зүйлүүд байгаа. Тэгэхээр хийх ёстой зүйлүүд зөндөө байгаа сансан. He went to the market for something to eat. He traded his book for one that was thicker. Тэгэхээр ингээд идэх юм бодож авах гээд завхраа явсан юм байна. За илүү зузаан намаар солих гээд нөгөө номоо арилжаасан юм байна те. Trade хийсэн юм байна. And he found a bench in the plaza гэнэ. За тэгэхээр нэг утлааны төвд бол ингээ bench гэдэг маань одоо тудлааны төвд байдаг юм төвшөлтэй саналыг хэлдэг. Тэгэхээр утлааны төвд нэг санал болсон. За ямар юм гэхээр where he could sample the new wine he had bought гэнэ. Тэгэхээр түүний худалдаж авсан шинэ wine-а sample хийнэ гэж байгаа. Sample гэдэг маань гэдэг бидний мэдээ дээж одоо лабораторийн sample юм хэлээ. Дээж гэж ярьдаг. Үйл өгөр орохоор юм гэдэг. Тэгээ хоол ундан дээр л маань одоо амтлах, амсаж үзэх дээж нүртгэх гэсэн үг байхгүй. Тэгэхээр тэр одоо худалдаж авсан шинэ wine-а амсаж үзэх гээд амсаж үзэх боломжтой юм. Одоо санал болсон. The boy was hot. The day was hot. За тэгэхээр ингээд амар халуун өдрөөс and the wine was refreshing. За wine бол ингээ гоё. Refresh буюу одоо шинэлэг тийм гоё мэдрэмжийг өгч ирсэн гэсэн. The sheep were at the gates of the city in the stable that belonged to a friend гэнэ. За тэгэхээр хоньнууд болохоор одоо хотын одоо хаалгатыг өргөцсөн байл. Өргөц хаалган дээр байсан. За ямар хаалган гэхээр in a stable гэдэг нь одоо юу нь манайхаар бол чүчээ юм уу? Одоо мал төр байлгадаг тийм байрыг савыг хэлж байгаа. Stable. За ямар stable юм гэхээр that belonged to a friend гэнэ. Belong гэдэг үг маань ингээд одоо хариалагдах асуудалтай шүү дээ. Одоо нэг I belong West Virginia гэх нэг туун дээр үдчихэ. Би одоо West Virginia-д хариалагддаг юм аа тий. West Virginia-гийн одоо хүн юм аа гэдэгтэй адилхан. Belong to a friend хэрэг нэг найзынх нь өмч юм байна. Нэг найзынх нь эзэмшдэг тэр чүчээнд нь хоньнууд үлдээсэн юм байна. The boy knew a lot of people in the city. За тэгэхээр хотод бол маш олон хүмүүстэй танилцсан. That was what made traveling appeal to him. Appeal гэдэг нь ихэд таалагддаг одоо юу дажгүй гэсэн утгаараа орж ирэл зүгээр юм лөө. Тэгэхээр энэ нь л одоо dad гэдэг төлөөний үг маань болохоор юу өмнөх хэлбэрээ шууд ингээд базаад dad гэдэг төлөөлүүлж байгаа. Өөрөөр хэлэх юм бол шинэ хүмүүстэй ингээд танилцах нь аяллыг одоо түүнд бол ингээд гоё болгодог зүйл юм аа гэж хэлж байгаа. He always made new friends. Одоо нөгөө дайш авангуудаа тодгоод байгаа хгүй. Ягаад гэвэл he always made new friends. Баян ингээд шинэ найзуудтай болсон. Хүрээлэлтэй тэлсэн гэхийг зүгээр хэлээ. Make new friends гэдгээр төлөвлөж гэсэн үг. За made new friends гэсэн юм байна. And he didn't need to spend all of his time with them гэнэ. Тэр шинэ найзуудтай болсон бөгөөд тэр одоо тэр шинээр танилцсан найзуудтайгаа одоо бүх цагаа ингээд цуг өнгөрүүлэх шаардлагагүй гэсэн үг. Хэрэггүй те didn't need to spend. When someone sees the same people every day as had happened with him at this seminary, they wind up becoming a part of that person's life. Тэгэхээр энэ дээр ч үгдэн гэхээр за эхний хэм задлаа. Одоо юу эхнийхэн өгүүлбэр нь болохоор өдөр болгон хэн нэгэн одоо өдөр болгон одоо яг нэг хүнээ ингээд same people ингээд хараад байх үед нэг хүнтэйг өдөр болгон таарах үед as had happened with him at the seminary гэхээр өмнө тэгсэн гэсэн утгаар орж байгаа. As гэж орж байгаа. Яг тэгсэн шиг ингэсэн шиг. Өөрөөр хэлбэл seminary буюу одоо нэг шашны шашны нэг сургалт байгаа шүү дээ тий. Нөгөө сүмийн лам болох гэдэг сургалтын суужсэн тэр үед ингээд нэг өдөр бол ингээд нэг ижил хүмүүстэйгээ таардаг гэсэн юм байна л. Яг тэрэн шиг нь ингээд өдөр бол нэг хүнтэйгээ таарад байх үед they wind up гэдэг нь болохоор эцэст нь тэгээд дуустдаг. За яа дуусна гэхээр become a part of that person's life гэхээр тэр хүний одоо яг амьдралынх нь нэг хэсэг нь болоод төгсдөг гэсэн. And then they want the person to change. Тэгээд ингээд хэтэрхий ингээд өөрөөр хэлбэл манайхаар л дундаа ороод гэх юм те. Хэтэрхий ингээд дундаа ороод ирэхлээр яадаг вэ гэхээр тэр одоо тэр хүнийг одоо өөрчлөхийг одоо хүсдэг гэсэн. Өөрчлөх гэж оролддог гэсэн. If someone isn't what others wants them to be, the others become angry. Тэгэхээр одоо чамайг одоо ингээд өөрчлөх гээд хичээгээд шүү. Тэгмэд өөрчлөхгүй болонгот нь нөгөө хүмүүс маань нөгөө уурж эхэлдэг. Everyone seems to have a clear idea.
of how other people should lead their lives. За тэгэхээр бүх хүмүүс ерөнхийдөө ийм амар гоё санаатай idea байдаг те, тийм амар гоё санаанууд зөндөө байдаг. Ямар санаа юм гэхлээр бусад хүмүүс одоо амьдралаа ингэж авч явах хэвээр, ингэж авч явах хэвээр, хэрхэн авч явах талаар юм clear idea-тай байдаг. But none about his or her own. Тэгэхээр гэхдээ тэдгэрийн аль нь ч одоо өөрсдөө яг ингэж амьдралаа хөтлөөд явж байгаа юм байхгүй. Өөрөөр хэлэх юм бол яг бусдын амьдралаа тэр өнгөж эхэлдэг гэсэн үг. Тийм учраас ерөнхийдөө бүх ингээд цаг хугацаагаа ингээд бас найзуудтайгаа байнга зочилдох шаардлагагүй гэсэн санааг хэлж ах шиг байна гэж ойлгож байна. За цаашаа явъя. He decided to wait until the sun had sunk a bit lower in the sky before following his flock back through the fields. За тэгэхээр хүлээхэр шийдсэн хэзээ хүртэл хүлээх юм гэхэлэр sank гэдэг үг нь болохоор sink гэдэг нь 3 долооных нь өнгөрсөн цаг шүү дээ. Тэгэхээр sink мань живэх гэсэн утгатай. Өөрөөр хэлбэл энэ бол одоо тэнгэр нар марн дээр ороод тэгэхээр нар буухыг хэлж байгаа шүү дээ. Тэгэхээр тэнгэрт нар буух хүртэл хүлээхэр шийдсэн. Before following гэхээр нөгөө ханьнуудаа талбайр яваад нөгөө ханьнуудаа босоод одоо дахахаас өмнө л ингээд хүлээхэр шийдсэн юм байна. 3 days from now. За 3 өдрийн дараа he would be with the merchant star. За тэгэхээр ингээд 3 өдрийн дараа тэр 8 яшныхаа хүнтэй цуг байх болно. He started to read the book he had bought. За худалдаж авсан ном бол уншиж эхэлсэн. On the very first page. За хамгийн их нуусан дээр describe the burial гэж унших хаа. Burial ceremony гэнэ. За энэ нь болохоор burial гэдэг нь болохоор юу гэлж үг гэхээр одоо нөгөө нас барсууны гаргах буюу одоо яг оршуулгын тэр ceremony гэдэг чи одоо ёслол ямар үйл ажиллагааг хэлж байгаа шүү дээ. Тэгэхээр яг нэг буйны гэж хэлэхгүй байхаа. Яг нэг оршуулгын тэр үйл ажиллагааг бол ингээд тайлбарсан байдаг. Тэр номных хамгийн их нуусан дээр юм. And the names of the people involved. За тэгэхээр ингээд тэр номд дурддагдсан тэр хүмүүсийн нэрүүд бол were very difficult to pronounce гэнэ. Тэгэхээр ингээд дуудахад бол амар хэцүү байсан. If he ever wrote a book. За хэрвээ тэр ном бичсэн бол he thought өөрөө бодож байгаа хэрвээ би ном бичсэн бол he would present one person at a time so that the reader wouldn't have to worry about memorizing a lot of names. За тэгэхээр хэрвээ тэрөөр ингээд тэр ном бичсэн бол тэр нэг л нэр дурдах байсан юм аа. Тэгснэр уншиж байгаа хүн нь болохоор ингээд тэр маш олон нэрийг ингээд memorize буюу цээжлэх гэж ингээд санаа зовох шаардлагагүй байх байсан гэж хэлж байгаа. When he was finally able to concentrate on what he was reading. За тэгэхээр яг уншиж байгаа зүйлдээ төвлөрөх яг эцэст нь яг ингээд уншиж байгаа зүйлдээ төвлөрөх гэж байх үедээ he liked the book better. Тэгэхээр тэр ном нь илүү одоо таалагдж эхэлсэн юм байна. The burial was on a snowy day. За тэгэхээр нөгөө оршуулгын үйл ажиллагаа маань болохоор цастай өдөр байсан. And he welcomed the feeling of being cold. Тэгэхээр сэрүүцэж байгаа тэр мэдрэмж бол таалагдсан. As he read on. За тэр ингээд уншиж байх үед гэж оршуулгдах юм байна. As he read on. Түүнийг ингээд ном уншиж явах үед нь an old man. За нэгэн одоо өвгөн гэж хэлээ тийм хөгшин ир юм байна. Нэгэн өвгөн sat down at his side. За түүний хажууд суусан and tried to strike up a conversation. Strike up гэдэг нь өөрөлдмөр энэ маань юм хөдөө ямар нэгэн одоо relationship-ийг эхлүүлэх, харилцаа эхлүүлэх, conversation харилцан яриа эхлүүлэхийг юмтэй strike up гэж эхэлдэг. Тэгэхээр нэг өвгөн хажууд нь суугаад яриа үдсэн юм байна л да. Яриа үдэж эхэлсэн гэсэн. Яриа эхлүүлсэн. What are they doing? The old man asked, pointing at the people in the plaza. Point at гэдэг нь ямар нэгэн зүйлийг яг ингэж заах эхэлдэг. Одоо гараараа ингэж заахыг хэлж байгаа гэсэн. Тэгэхээр тэр удлын төвд байсан хүмүүс рүү заагаад тэд нар юу хийж байгаа юм бэ гэж асуусан. Working. The boy answered dryly. The dryly гэдэг нь ихэд жоохон одоо юу гэдэг юм. Хураа. Өөрөөр хэлбэл dry гэж хураа л гэсэн үг шүү дээ. Dryly гэхэлэр хураа буюу хураагаар буюу одоо ингэ жоохон хөндөй байдал дуухан гэж орчуулбал баг. Хөндийх нь тэгэж ажиллаж гэн л гэж хэлсэн гэсэн. Working, the boy answered dryly, making it look as if he wanted to concentrate on his reading. За энэ making it look гэх юм яаж харагдуулсан юм бэ? As if яг ямар байгаа юм шиг харагдуулж байгаа. He wanted to concentrate on his reading. Тэгэхээр уншиж байгаа зүйлтэй амар төвлөрмөр байгаа юм шиг байдлаар жоох юм хөндөй ингэж ажиллаж л байна гэсэн байдлаар ингэж хариулсан гэсэн. Хүмүүс юу хийж байгааг асуугууд нь. Actually, за яг үнэндээ тэр тэгвэл манай ханчин залуу яг ном уншижсэн үг хүмүүст тайлбарлах гэдэг гэсэн.
Actually, яг үнэндээ he was thinking about shearing his sheep in front of the merchant store. Яг үнэндээ бол нөгөө in front of гэсэн тийм өмнө юм нэг шүү дээ. Of the merchant store гэх нь 8-ны охины өмнө хонио нослох тухай бодож ирсэн. So that тэгснэр she could see that he was someone who was capable of doing difficult things нэ. Тэгээд so that she could тэгснэр тэр эмэгтэй болох нөгөө залууг юу гэж бодох байсан бэ гэхээр за ямар someone гэдэг who was capable гэж байна. За бас хэцүү бэрхшээлтэй зүйлүүдийг difficult things бэрхшээлтэй зүйлүүдийг хийж боломжтой, чадамжтай capable чадамжтай хүн байна шүү гэж харна гэсэн. Хэрвээ нүдэн дээр нь хонио наслал. He had already imagined. За айл хэдэн төсөөлцсөн юу гэсэн. The scene many times. Яг энэ үйл явдлыг scene буюу яг энэ цааны болоод байгаа үйл явдлыг болох айл хэдэн олон удаа ингэ төсөөлчихсэн байсан. Every time the girl became fascinated when he explained that the sheep had to be sheared from back to front. За хоныг ингээд хойноос нь урагш нь ингээд ноосох шаардлагатай гэж тайлбарлах үед бол ингээд тэр тайлбарлуулганд тэр эмэгтэй 8-ны охин бол айгүй fascinated буюу одоо сэтгэл ханамжтай тийм дуртай байсан гэсэн. He also tried to remember some good stories. За мөн одоо гоё түүхүүд санах гэж хичээсэн. To relate гэдэг нь ихэд тайлбарлах ярих гэсэн утгатай шүү дээ. Ямар дараас юм ингэж ярих тэр relate гэж байна. As he sheared the sheep гэдэг нь хонио нослохгоо ярих ингээд түүхүүд ингээд санахаар хичээжсэн. Одоо би ийм ярина тэгээд тэрийг бодоод гэсэн. Номонд бол октоблэр өгсөн. Most of them he had read in books. Тэгэхээр тэдний одоо энэ төсөөлөд байгаа яриндаа бодоод байгаа бүгцүүдийн ихэнх нь бол ингээд уншсан номноос ингээд уншсан зүйл. But he would tell them as if they were from his personal experience гэнэ. За тэгэхээр гисэдэж тэр бол ингээд тэр эмэгт охин хэлэхтэй бол ингээд яг өөрийнх нь одоо яг хувийн туршлагаас яг тийм болж байгаа юм шиг л одоо as if гэдэг тэгж байгаа юм шиг гэж байгаа юм шиг те. Яг өөрийн хувийн туршлагаас ярьж байгаа юм шиг л болсон юм шиг л ингээд ярина гэж төсөөлийн байдлаар ярьж байгаа гэсэн. She would never know the difference. Тэгэхээр тэр эмэгтэй бол хэзээ ч ингээд ялгааг нь бол мэдэхгүй. Because she didn't know how to read гэнэ. Учир нь тэр эмэгтэй бол ингээд яаж уншиж болж чадахгүй. Meanwhile, за энэ хооронд нь манай ингээд ийм бодоод ингээд явах хооронд нь the old man persisted. The persisted гэдэг чинь одоо ямар тааламжгүй байсан ч гэсэн ингээд тэр ингээд сайжруулах гэдэг юм одоо ингээд жоохон зүтгэх гэсэн утгатай юм байна. The old man persisted in his attempt to strike up a conversation. За нөгөө өвгөн маань ингээд нөгөө харилцаагаа өргөжлүүлэх гэдэг ингээд эхлүүлэх гэдэг ингээд эхлүүлэлтээр оролцоод ингээд хийсээр байгаа гэсэн. He said that he was tired and thirsty. За нөгөө гэдэг нөгөө өвгөн хэлж байгаа тийм. Нөгөө өвгөн маань болохоор хэлж байгаа. Би ингээд өсөд ядраад байна тийм. And asked if he might have a sip of the boy's wine. The wine бол ойлгомжтой. Sip гэдэг нь ганц балах юм хэлдэг. Тэгэхээр sip of the boy's wine гэдэг. Энэ wine-с нь дарснаас ч ингээ ганц балах байгаа эсхийг ингээд асуусан гэсэн. The boy offered his bottle. За тэгэхээр wine-ийнхаа савыг бол өгсөн. Hoping that за яаж юу бодож өгсөн бэ гэхээр the old man would leave him alone. Хэрвээ нэг өгчл энэ одоо ингээд явчихнаа. Намайг ганцаар үлдээнэ дээр leave him alone гэж ганцаар үлдээн гэсэн. Түүний ганцаар үлдээчих байх гэж найдаад wine өгсөн юм байна. But the old man wanted to talk and he asked the boy what book he was reading. Гэсэн чинь нөгөө өвгөн чинь ярилцах гад за тэр боёс одоо ямар ном уншиж байгаа юм гэж сууж байгаа. The boy was tempted to be rude. Tempted гэдэг чинь одоо ямар нэгэн одоо нэг юу гэх юм яравчдах гэж бас болохгүй юм. Одоо to be rude гэдэг нь бүдүүлэг зангийг гаргах гад байгаа. Арай нэг гаргаагүй яг нэг гаргахад нэлээ ойрхон байгаа байдлыг хэлж байгаа гэсэн байхгүй. The boy was tempted to be rude and moved to another bench. Гэт жоох ингээ бүдүүлэг зан гаргаад өөр ингээ сандал руу явчмаар санагдаж байгаа. But гэсэдэж his father had taught him to be respectful of the elderly. Elderly гэдэг чинь настай хүмүүс гэхэл гэсэдэж аав нь түүнд болохоор настай хүмүүст хүндэтгэлтэй байх хэрэгтэй гэдгийг бол байх хэрэгтэй гэдгийг бол заасан байсан.
So he held out the book to the man. За тэгэхээр нөгөө тиймээс одоо нөгөө the man гэдэг нь одоо нөгөө өвгөнийг хэлж байгаа. Нөгөө өвгөнд болох нөгөө намаа өгсөн. За for two reasons гэнэ. Хоёр шалтгаантайгаар намаа өгсөн байна. First, that he himself wasn't sure how to pronounce the title. За эхний өгч байгаа шалтгаан нь болохоор өөрөө яг ингээд номны тэр гарчийг нь одоо хэрхэн одоо дуудахыг pronounce хийхийг бол яг зөв дуудаж байгаа хэсэгт бол эргэлзээтэй байсан учраас өгж байгаа. And second, that if the old man didn't know how to read, he would probably feel ashamed and decided of his own accord to change benches гэнэ. Хоёр дахь шалтгаан нь болохоор хэрвээ тэр өвгөн уншиж чаддгүй болвол тэр магадгүй яг хичнээн feel ashamed ичээд тэгээд энэ decide of his own accord өөрийн сонирхлоор гэсэн accord гэдэг нь хэнч хүчлээгүй ингээд тэг ингээгүй өөрөөхөө сонирхлоор гэсэн утгатай. Тэгэхээр өөрийнхөө сонирхлоор to change benches гэх нэг сандлаа өөрчлөхөр ингээд шийдэх байхаа гэж бодоод өгсөн. Said the old man. За тэгэхээр гэж хэлж байна тийм. Looking at all sides of the book. За энэ маань нэмэлт мэдлэлийг бас өөр баян жигээр оруулаад таславаад араас нь ороод ирж байна. Тэгэхээр номны ингээд бүх талыг хараад as if it were some strange object гэх яг нэгэд as if бас яг тийм шиг юм шиг гэсэн. Яг нэг strange гэдэг чинь хачирхалтай тийм object гэсэн үгэлэг одоо object шууд утгаараа тий. Тэгэхээр ямар нэгэн ингээд сонирхолтой юусын зүйл байгаа юм шиг бүх талыг ингээд харангуйта гэж хэлсэн. This is an important book, but it's really irritating. Энэ бол ингээд үнэхээр сонирхолтой ном мэдээж амар бухимдуулмаар гэж хэлж байгаа гэсэн. Харж арчсан гингүүтээ тэгж хэлж байгаа гэсэн. The boy was shocked. Заман хончин бүр ингээд шоконд ороод гайхаад. The old man knew how to read and had already read the book. Тэгэхээр ингээд өвгөн бүр ингээд яаж уншихыг мэддэг бүр тэр номыг бүр аль хэдийн уншчихсан байгаад бүр ингээд шокч байгаа. And if the book was irritating, as the old man had said, the boy still had time to change it for another. Хэрвээ одоо яг дунд нь as the old man had said гэдэг ороод ирж байгаа болохоор бас нэмэлт мэдээлэл ороод ирж байгаа байхгүй. Тэгээ яг тэр өвгөний хэлсэн шиг хэрвээ тэр ном ингээд өтөртэй юм бол тэр маань хончин маань болохоор одоо түүнийг одоо өөр номоор солих тийм цаг бол одоо байсаар байгаа. Тийм цаг бол тийм боломж нь байгаа гэсэн. It's a book that says the same thing almost all the other books in the world say. Continues the old man. За тэгэхээр нөгөө өвгөн маань юу гэж хэлсэн мэхлээр энэ бол одоо дэлхийд дээрх бусад бүх номнууд бараг л одоо бусад бүх номнуудыг хэлдэг одоо тийм зүйлүүдийг л same thing одоо зүйлүүдийг л тийм дурддаг тийм ном. It describes people's inability. За хүмүүсийн одоо ур чадвар тийм чадваргүй байдлыг тайлбарладаг юм. Ямар чадваргүй байдал юм хлээ. To choose their own personal legends гэнэ. За тэр personal legend гэдэг имийг сонгох тийм ямар ч юм чадамж байхгүй хүмүүсийг тайлбарлалт юм байна. And it ends up saying that everyone believes the world's greatest lie. The greatest lie гэдэг нь болохоор world's greatest lie гэдэг нь одоо хамгийн хутлаа зүйл итгэдэг гэсэн. Тэгээ энэ болохоор end up гэдэг нь болохоор эцэст нь тэгээд дуустдаг. Тэгээ бүх хүн бол ингээд хамгийн одоо дэлхийд дээрх хамгийн худал зүйл ингээд итгэдэг гэж хэлээд дуусна юм байна л да. What's the world's greatest lie? The boy asked, completely surprised. Completely surprised гэдэг нь амар гайхаад дэлхийд одоо хамгийн худлаа дэлхийд дээрх одоо хамгийн худлаа зүйл гэдэг нь яг юу юм бэ гэж асууж байгаа гэсэн. Энэ personal legend гэдэг нь мэдчихэж өмнөх тайлбарчсан нөгөө бидний одоо хийх гээд зориод хүсээд байгаа тэр зүйл юм гэдэг personal legend гэж хэлж байгаа шүү за. Тэгэхээр ингэхдээ өөрийнхөө тэр хүсэж байгаа зүйлийг сонгох тийм чадваргүй хүмүүсийг тайлбарладаг ном гэсэн. За тэгээд одоо цаашаа тэгээд дэлхийн хамгийн худлаа зүйл юу юм бэ гэж нөгөө бойч асуусан шүү дээ. Тэр гайхаад is this that at a certain point in our life за тэгэхээр амьдралын тодорхой нэг хугацаанд we lose control of what's happening to us. Тэгэхээр амьдралын тодорхой нэг хугацаанд бид нэр болох ингээд яг биднэрт юу болоод байгаа what's happening гэдэг нь яг юу болоод байгаа юм бэ гэдэг нь хэлтэн бол алдсан юм байна л да. And our lives become controlled. За бидний амьдрал одоо хянагддаг юугаар хянагддаг юм бэ гэхээр by fate. За fate гэдэг нь хэрэг биднийх нэг юу штэ тийм заяагаар авал гэдэг чинь л баха та. Одоо хувь тавилангаар гэсэн үг юм тий. Өөрийн толгой мэдэхгүй гэсэн үг. Одоо хувь тавилангаар ингээд шийдэг гэдэг юмар ингээд явдаг. Энэ бол ингээд дэлхийн хамгийн худлаа зүйл. That's the world's greatest lie.
That's never happened to me, the boy said. Наач бол надад би бол хэзээ ч тийм байгаагүй шүү гэж хэлж байгаа. The boy, they wanted me to be a priest, but I decided to become a shepherd. They гэдэг нь ээж аваагаа маш нийж байна. Ээж аваа маань ингээд намайг ингээд сүмийн лам болохыг болохыг хүссэн. Гэтэ би бол хончин болохоор хийдсэ. Much better, said the old man. Хамаагүй дээрээ гэж хэлж байгаа нөгөө үг нь. Because you really like to travel. Учир нь чи үнэхээр ингээд одоо аялах дуртай. Хамаагүй дээр өөрчлөлт хүссэн зүйлээр явж байгаа ч хамаагүй дээр. He knew what I was thinking, the boy said to himself. За өөртөө болох нь тэр яг миний бодоод зүйлийг мэдээд байна штэ гэж хэлж байгаа. The old man meanwhile was looking through the book without seeming to want to return it at all. At all гэдэг чинь яг үлбэр хэслээр чинь огтхон ч гэсэн утгаар орж иж байгаа. Тэгэхээр нөгөө настай хүмүүс маань нөгөө өвгөн чинь болохоор намаа ингээд live through хийжсэн буюу нөгөө гүйлгээд уншижсэн гэсэн үг те. Яг праймер төвлөрөхгүй ингээд туусантай гүйлгээд харахаа хэлж байгаа гэсэн. За ингээд буцаад огт ингээд буцаач өгөхийг хүсэхгүй байгаа юм шиг л хизээч өхөн ер нь өгөхгүй байгаа юм шиг харагдуулахаар юм. Гүйлгэж уншижсэн гэсэн. The boy noticed that the man's clothing was strange. The clothing was strange гэдэг нь. За юуг анзаарсан юм бэ гэхээр нөгөө өвгөний хувцас амар нэр бус юм байсан. He looked like an Arab, which was not unusual in those parts. За тэгэхээр арабууд шиг харагдсан. Энэ бол ингээд яг энэ нутагт бол ингээд тийм нэр бусын зүйл бол биш, unusual бол биш байдаг зүйл. Africa was only a few hours from Tarifa. Тэгэхээр ингээд Тарифагаас бол ингээд хэдхэн цагийн л зайтай байна л та. Was only a few hours гэсэн зайтай л гэдэг ойлгож. Ийм зайд байсан. One had only to cross the narrow strait by boat. Strait гэдэг нь болохоор одоо их хоёр ийм их газрын дундах юм нарийн далайн одоо нарийн хэсгийг өнгөтэй straits гэж ярьж байгаа гэсэн. Тэгэхээр нарийн далайгаар өнгөтэй ингээд заваар ингээд cross хийх шаардлагатай гэсэн. Тарифагаас Африк орохын тулд гэсэн үг тийм. Arab гэж хэлтүүлээ. Arabs often appeared in the city. За тэгэхээр арабчууд бол ингээд хотод бол ингээд ойр орох юм гарч ирдэг. Shopping and chanting their strange prayers several times a day гэнэ. Тэгэхээр ингээд дэлгүүр хийсээд chanting their strange prayers гэдэг нь одоо залбирлыг ингээд үлддэг юм уу? Залбирлыг одоо өдөрт хэд удаа ингээд залбирал үлдээд дэлгүүрээр яваад ингээд дотоор бол харагддаг юм байна. Where are you from, the boy asked. За нөгөө өгнөөс чи ханаас ирсэн юм бэ гэж асууж байгаа. From many places. За маш олон газраас. No one can be from many places, the boy said. За хин ч одоо олон газраас байх боломжгүй. I'm a shepherd. Би бол ингээ хончин and I have been to many places. Би маш олон газраар явсан. But I come from only one place. Би ганц газраас ирсэн. Ганц газраас л гаралтай come гэж энэ. From a city. За slash авангуудаа одоо нөгөө ямар газар гэдэг хэлж чинь. From a city near an ancient castle. Эртний одоо цамхгийн ойролцоо байдаг хотоос бол ирдэг. That's where I was born. Тэр бол одоо миний төрсөн нутаг гэж хэлж байгаа. Well then, you could say that I was born in Salem. Гэхдээ тэгвэл тэгээд би ингээд Salem төрсөн гэж хэлж болно гэж хэлж байгаа. Salem гэдэг. The boy didn't know where Salem was. За нөгөө хончин маань болохоор Salem хаана гэдгийг бол мэдээгүй. But he didn't want to ask. Асуухыг бол хүсээгүй гэсэдэж fearing. За одоо нэмэлт мэдээлэл дээр нөгөө чинь дороод чинь өөр баян гэдэг. Яг асуусан гэхлээр fearing that he would appear ignorant. За appear ignorant гэдэг маань хөвл тоох гэж утгатай шүү дээ. За үл таамсарлах байх гэж айгаад асуугаагүй. He looked at the people in the plaza for a while. За энэ хугацаанд төвд байгаа тэр хүмүүсийг бол харсан. They were за тэгээд slash биш ээ. Нэг тодорхойлох хоёр цэг биш ээ. Юу гэдүүлээ? Цэг таслал тавиад араас нь нэмэлт мэдээлэл оруулж ирж байна. They were coming and going and all of them seemed to be very busy гэнэ. Тэгэхээр тэр нөгөө плаза дахь day гэдэг нь болохоор тэр бас төлөөний үг өөрөлдөлт плаза доторх хүмүүсийг хэлж байгаа шүү. За тэгэхээр нөгөө улаан төд байсан хүмүүс бол ингээд ирээл яваал ихэнх нь бол ингээд баг бүгд ингээд амар завгүй харагдсан. So what is Salem like? He asked, trying to get some sort of clue гэнэ. Clue гэдэг нь ямар нэгэн сэжүүр юм барьж авчих гэдэг шүү дээ. Нөгөө Салмыг хаана гэдгийг мэдэхгүй шууд хаана гэдгийг асуухгүйгээр what is Salem? Салм ямар хөө байна да гэд ингээд жоох ингээд тойроо замаар нэг барьж авчих гэдэг гэсэн үг.
санаа нь бол тийм байгаа. It's like it always has been гэдэг нэг хариулт нь болохоор байдаг шиг л гэж хэлж байгаа. It's like гэдэг чинь тэрэн шиг л it always has been дандаа байдаг шиг л гэсэн. No clue yet. За ямар ч сэжвэр байхгүй таах боломжгүй. But he knew that Salem wasn't in Andalusia. Гэтэ тэр юуг мэдсэн мэхлээр Salem гэдэг газар Andalusiад бол байдаггүй юм байна. Байгаагүй. If it were, хэрвээ Andalusiад байсан бол he would already have heard of it. Would have heard гэдэг нь одоо тэгж тэгх байсан, ингэх байсан гэдэг орчиж байгаа гэсэн. Тэгэхээр хэрвээ энэ одоо Andalusiад байсан бол ID-ийн талаар сонсцсон байх байсан. And what do you do in Salem? He insisted. Insisted man гэдэг. Зүтгэл байгаа гэсэн үг тийм. За юу хийх юм бэ? Салемд юу хийх юм гэсэн. What do I do in Salem? The old man laughed. Well, I am the king of Salem. Би одоо намайг юу хийх гэж асуусан уу гэдэг инээж байгаа. Би бол ингээд Салемын хаа юм аа гэж хэлж байна. People say strange things. The boy thought. Тэг хүмүүс ингээд сонир зүйлүүд ингээд ярьж хэлдэг шүү дээ. Go бодсон. Sometimes it's better to be with the sheep. Заримдаа ингээд хоньтой хамт байх нь илүү дээр. Ямар хонь ингэдэнгүүд who don't say anything. Тэгэхээр мэдээ юу ч хэлдэггүй ярьдаггүй хоньтой цуг байх хамаагүй дээр. And better still to be alone with one's book. Тэ better гэдэг нь болохоор one's book гэдэг нь хин нэгний ата ном шат ингээд ганцаараа байх хамаагүй дээр. They tell their incredible stories at the time when you want to hear them. Тэгэхээр дэрэг одоо уншихыг хүсвэл ингээд гайхалтай түүхүүд ингээд зохиолч маань хэлдэг юм байна. But when you're talking to people гэхдээ when you're гэдэг чинь тех үед ингэх үед гэж хэлж байгаа шүү дээ. Тэр гэхдээ чи хүмүүстэй ингээд ярих үед they say something. За тэд ингээд нэг зүйлийг хэлдэг юм байна. Зарим зүйлийг хэлдэг. Ямар зүйл юм гэхээр there are so strange. Үнэхээр ингээд юу болсон юм? That you don't know how to continue the conversation. Тэгэхээр тухайн нөгөө харилцаа яриаг ингээд яаж үргэлжлүүлэх үү гэдгийг мэдэхгүй болох хүртэл юм одоо. Хачин юм зүйлүүдийг ингээд ярьдаг гэсэн хүнтэй ярилцах. My name is Melchizedek гэж унших байх. Melchizedek said the old man. За нэрээ хэлээд how many sheep do you have? Хэдэн үнэтэй юм бэ гэж асууж байгаа. Enough said the boy. Хангалттай гэж хэлж байгаа тийм. Хангалттай гэдэг нь надад одоо хангалттай хэмжээний тооны хонтой гэж хэлж байгаа тийм. He could see that the old man wanted to know more about his life. Тэр юг харж ирсэн мэглэр тэр нөгөө үгэн болохоор түүний амьдралын талаа ингээд илүү ингээд мэдхийг хүсэж байгаа юм байна. Гэдгийг харж ирсэн гэсэн. Well then we've got a problem. Окей. Нөгөө хангалттай хэмжээний хонтой гэлсэн чинь. Окей, тэгвэл бид нэр асуудал орох нь I can't help you if you feel you've got enough sheep. Хэрвээ чи одоо хангалттай хэмжээний хонтой гэж бодож байгаа бол одоо би бол чамд тусч чадахгүй. Тэг ийм асуудалд боллоо гэж хэлж байгаа юм. The boy was getting irritated. Get араас нь тэмдэгнэр ороод ирэхээр юм хөтөө яг тэгж ингэж эхэлсэн гэдэг утгаар орж ирдэг. Тэгэхээр the boy was getting irritated. Тэгэхээр бухимдаж эхэлсэн. Яагаад гэсэн чинь he wasn't asking for help. Тэр ямар ч одоо тусламж хүсээгүй. It was the old man who had asked for a drink of his wine and had started the conversation. Ягаад тийж ингэж бухимж эхэлсэн юм бэлэр тэр boy өөрөө бол ингэж тусмаг байгаагүй харин тэр өвгөн өөрөө л одоо wine-аас ингэж дарснаас нь уухыг асуусгүйсэн тий харилцаа яриг эхлүүлсэн байтал ингээд би чамд чадахгүй хэлэнгүүт нь уурж байгасан. Give me my book, the boy said. За миний намайг өгөө. I have to go and gather my sheep and get going. За ойлгомжтой дээ. Have to go явах хэрэгтэй. Gather my sheep хонуудаа олж авна and get going. Тэгээд явна гэж хэлж байгаа. Give me 1/10 of your sheep, said the old man. Хоньных 11 надад өгөө. I'll tell you how to find the hidden treasure. Би чамд ингээд тэр нуугдж байгаа тэр үнэт төлөө олоход яаж олохыг хэлж байгаа. The boy remembered his dream and suddenly everything was clear to him. За ингээд зүйлээ санаад бүх зүйл ингээд аюу тодорхой болж ирсэн. Old man hadn't charged him anything. Тэр нөгөө хөгшин Тарипатес нөгөө хөгшин нөгөө зүү тайлдаг хөгшин бол тэрнээс огт мөнгө төрг аваагүй. But the old man гэсэн чинь өвгөн болсон чинь maybe he was her husband. Магадгүй тэр түүний нөхөр нь байх те. Was going to find a way to get much more money. Тэгэхээр илүү одоо мөнгө авахын арга хайж байсан юм нөхөр байх. In exchange for information about something that didn't even exist. За тэгэхээр огт ингээд оршдггүй байдаггүй юм зүйлийн тухай мэдээлэл ингээ өгснөөхөө төлөө илүү одоо мөнгө авах юм арга хайж байгаа нэг багийн байна даа гэж бодож байгаа гэсэн.
The old man was probably a gypsy too. Тэр магадгүй бас gypsy баха. Gypsy гэдэг чинь нөгөө муу хүмүүс шүү дээ өмнө тайлбарсан. But before the boy could say anything. За ямар нэгэн зүйл хэлэхээс өмнө гэхдээ дотроо бодож байгаа сайн зүйлүүдийг хэлэхээс өмнө the old man leaned over гэх юм уу тонгоогоор picked up a stick за ингэхэд таяга авч байгаа and began to write in the sand of the plaza. Тэгэхээр нөгөө эсний нөгөө худлааны төв эсэн дээр ингээд юм бичих гэсэн. Таяга аваад юм бичих гэсэн байна. Something bright reflected from his chest with such intensity гэнэ. Тэгэхээр амар тод нэг зүйл reflecting юм тус ойхыг хэлж байгаа те. Цэжнэс ингээд амар intensity буюу ингээд хурц ингээд нэг юм ойсон. That the boy was momentarily blinded. Blinded гэж юм гэлбад ингээд юм харахгүй болохыг хэлж байгаа түр хугацаагаар. Momentarily гэсэн түр хугацаагаар ингээд маш хурдан ингээд юу шарахаа болчихсон юм хурц гэрэл цэжнэсэнд гарсан юм байна. With the moment за хөдөлгөөнөр that was too quick for someone his age. Түүний насанд баймаргүй тийм хүний үед бол ингээд тэрийг маш хурдан юм хөдөлгөөнөөр the man covered wherever he was with his cape. The cape гэдэг чинь the man covered гэнэ. Cover гэдэг чинь ингээд хуцсантай юу хуцсан гэдэг wherever he was бүх зүйлийг хуцсан with his cape ингээд нөмөргөөр ингээд бүх зүйлийг хуцсан юм байна. Юу ч самаа бүх зүйлийг хуцсан. When his vision returned to normal. За тэгэхээр түүний vision буюу одоо хараа нь ингээд return to normal гэхээр хараа нь хэвийн болоод юм хараад эхэлсэн чинь it was with his хараад эхэлсэн чинь the boy was able to read what the old man had written in the sand. За мэдээж хараа нь хэвийн болгонгод эсэн дээр нөгөө юу бичсэн нөгөө өвгөө эсэн дээр юу бичсэнийг бол унших боломжтой болсон. There in the sand of the plaza of the small city. За тэр жижиг хотгоны тэр худалдааны төвийн эсэн дээр юу гэсэн бэ гэсэн. The boy read the names of his father and his mother and the name of the seminary he had attended. За тэгэхээр нөгөө хамрагдсан нөгөө сүмийн нөгөө сургалтын нэр, аав ээжийнх нь нэрийг бичсэн байсан. Уншсан байна. He read the name of the merchant's daughter. 8 ашны охины нэрийг уншсан. Which he hadn't even known. Тэр өөрөөч мэдэхгүй тэр охины нэрийг уншсан. Өөрөөч нэрийг мэддэггүйсэн байна. And he read things he has never told anyone. Мөн одоо өмнө хэндэж хэлж байгаагүй тэр зүйлүүдийг уншсан. I'm the king of the Salem. The old man had said. За тэгэхээр юу хэлж байгаа бэ? Би бол ингээд сайлмын хаан юм аа гэж хэлж байгаа. Why would a king be talking with this shepherd? The boy asked, awed and embraced. За тэгэхээр ягаад одоо хаантан ингээд зөвхөн хончинтой ингээд ярилцаад байгаа юм бэ гэж асууж байгаа. Жохон embrace хийж байгаа, жохон санаан зовоод awed буюу гайхшраад гэсэн. Ийм байдлаар асууж байгаа гэсэн. For several reasons. The several reasons хэдэн шалтгаантай. But let's say that the most important thing is that you have succeeded in discovering your personal legend. Тэгэхээр хамгийн чухал нь гэвэл ингээд өөрийнхөө одоо хүсэж байгаа personal legend би одоо хүсэж байгаа зүйлээ тэр олж мэдэх танд илрүүлэх discover хийж чадсан succeeded байгаа те. Тэрийг олж илрүүлж чадсан гэдэг чинь хамгийн чухал зүйл юм аа. The boy didn't know what a person's personal legend was. Тэгэхээр тэр boy хончин маань болохоор ингэдэ яг тэр хүний одоо personal legend гэдэг юм одоо яг юу хэлээд байгааг мэдээгүй. It's what you have always wanted to accomplish. Accomplish гэдэг нь яг амжилтанд хүрэх, олж авах гэсэн үг те. Ард нь гарах гэх юм уу? Чи яг ингэ авахыг зорих тэнд хүрэх гээд тэр хүсэж байгаа зүйлийг ингэдэ хэлж байгаа. Everyone when they are young knows what their personal legend is. Бүх хүн ерөнхийдөө ингэ залуу бага бахтаа бол ингээд өөрсдөө сонирхож байгаа зүйл нь юу юм бэ гэдгийг бол мэддэг. At the point in their lives яг амьдралынхаа тэр үедээ болохоор everything is clear and everything is possible. Яг тэр нэг юм бодохгүй юм үйж явах үед бол бүх зүйл ингээд clear, бүх зүйл ингээд болно бүтэн, тэгээ possible гэх. Тодорхой бүх зүйл болно гэж боддог. Бүх зүйл тийм байдаг. They are not afraid to dream. За тэгэхээр they гэдэг нь харна тэр залуу хүмүүсийг хийж байгаа тийм. Тэр залуу хүмүүс болох ингээд огт ингээд мөрөөдөхөөс айдаггүй. To dream and to yearn for everything they would like to see happen to them in their lives. Амьдралд нь одоо тэдгэр ингээд
бий болгохыг хүсэж байгаа тэр бүх зүйлийг одоо yearn гэдэг чинь одоо боломжгүй зүйлийг ч баг ингээд хүсэх зүйлийг тийм амар одоо хүсгээс ингээд айдаггүй. Мөрөөдгөөс айдаггүй тийм бүх зүйлийг ингээд хүсгээс ингэж явахт айдаггүй. But as time passes, гэдэг цаг хугацаа өнгөрцсөн a mysterious force begins to convince them. Convince гэдэг нь хэд ятгах хэлдэг шүү дээ. Begins mysterious чинь Europe-сын тийм хүч force, Europe-сын тийм хүч тэднийг ялгаж эхэлдэг ингээд нас ахицсан. That it will be impossible for them to realize their personal legend. За тэгэхээр ингэдэ энэ нь болохоор одоо тэр хүсэж байгаа зүйлээ realize хийх гэдэг нь болохоор ухамсарлах, ойлгох гэхээс илүүтэйгээр яг achieve гэдэг утгаараас орж ирдэг баг энэ C1 2 төвчнэг байх шээ. Ингээд яг нөгөө тэр хүсэж байгаа зүйлдээ одоо хүрэх нь одоо тэдэн төрт одоо боломжгүй юм аа гэж одоо ингэж ятгалах дурддаг л гэсэн үг ингээд цаг хугацаа өнгөрцөн. None of what old man was saying made much sense to the boy. За тэгэхээр юу гэж юм бэ? Тэр өвгний хэлсэн ямар ч бүх зүйл нь none of what гэдэг. Бүх зүйл нь ингээд юм маш sense буюу одоо ямар ч тийм ойлгодоогүй ингээд тэр хүлээж аваагүй гэсэн. Ингээд ойлгоогүй. But he wanted to know what the mysterious force was. Гэхдээ тэр одоо тэр ер бусын хүч гэдэг юм одоо тэр одоо нөгөө бүхсэн боломжгүй гэж ингэж мэдрүүлээд байгаа тэр ерөөсөө хүч нь өөрөө юу юм бэ гэдэг мэдхийг хүссэн. За тодорхойлох хоёр зэрэг тасал тодорхойлох зэрэг нэмэлт мэдээлэл тэр нь болохоор the merchant's daughter would be impressed when he told her about that. Тэгээд яг тэрийг мэдэх гэдэг юм гэхэлэр тэр нөгөө 8-аач нөхөн гайхширнаа would be impressed те хэрвээ түнд одоо энэ талаар хичмэл гайхширна. Тийм учраас тэр мэдхийг хүсэж байгаа. It's a force. За энэ бол хүч юм а ямар хүч юм that appears to be negative. За мэдээж сөрөг харагддаг. Ингэхдээ сөрөг байдаг тийм хүч. But actually shows you how to realize your personal legend. Гэсэдэж яг үндэ бол яаж одоо тэр хүсэж байгаа зүйлдээ одоо хүрэх юм бэ гэдгийг харуулдаг зүйл нэгдэг гэсэн. За эндээс би юуг ойлгож байна вэ гэхээр ямар нэгэн зүйлийг бид нэр хүсээд хийх гингүүд одоо боломжгүй юм шиг санагдах зөндөө зүйлүүд гарч ирдэг те бид нар тэрнээс бол няцчдаг гэсэн. Эсрэгээр нь хараад үзэх юм бол хүүхэдд бол тийм байдгүй гэсэн. Тэг боломжгүй гэж харахгүй байгаа учраас нөгөө шууд болохоо бүтээх гэж явдаг. Нас ахаад ирэнгүүт за боломжгүй маяг шантраад ингээд болчиход байгаа гэсэн. Тэнгүүд яг үндэ тэр зүйлийг чи даваад гарчих юм бол тий тэр боломжгүй гэж байгаа зүйлийг чи давчих юм бол ингээд болох гэдэг гэсэн санааг хэлж байгаа юм. It prepares your spirit and will. Тэ энэ бол чиний ингээд тэр хүслээр үсэж ингээд бэлдэж өгдөг тийм л байна лээ. Because there is one great fruit on this plant. Учир нь дэлхийн ертөнд гариг дээр ганц үний юм байгаа. Whoever you are. Чиний хэн байх чи ерөөс хамаагүй or whatever it is that you do. Тэгэхээр чиний юу хийдэг байх чи ямар ч хамаахгүй. When you really want something чи үнэхээр нэг ямар нэгэн зүйлийг үнэхээр хүсэх үед it's because that desire originated in the soul of the universe гэнэ. Тэр нь ямар учраас байд юм бэ гэхээр дэлхийн ертөнцийн одоо зүрх сэтгэлд одоо бий болдог тийм хүсэл байд юм а гэж. Чи биш дэлхийн ертөнц үсдэг гэсэн. It's your mission on earth. Тэгэхээр энэ маань болохоор дэлхийн ертөнцийн дээрх одоо чиний mission гэдэг чинь одоо үүрэг хариуцлах надад сайн хийж байгаа зүйл байхгүй юу? Одоо би хийх ёстой зүйл гэсэн. Тэгэхээр энэ нь болохоор дэлхийн ертөнцид одоо ч юм бол төрснийх тэрийг хийх ёстой гэсэн. Тэгэхээр чиний юм хүсэж байгаа тэрийг чи хийх ёстой. Учир нь тэр нь болохоор дэлхийн ертөнцийн зүрх сэтгэл бий болдог зүйл. Even when all you want to do is travel. Тэ чиний одоо хүсэж байгаа бүх зүйл чи аялах. Энэ хүртэл энэ цааны зүйл талбагдана. Or marry the daughter of a textile merchant. За тэгэхээр нэг 8-аач нөхөнтэй гэрлэх гэдэг тийм хүсэл гэж байна шүү дээ. Тэр чинь хүртэл талбагдж байгаа. Yes or even search for treasure. Тэгэхээр одоо нэг үнэт зүйлийг ингээ хайгаад явж байгаа энэ байдал чи хүртэл. The soul of the world is nourished by people's happiness. Тэгэхээр дэлхийн одоо яг дотоод зүрх гэдэг юм аа дотоод сэтгэл гэдэг юм аа nourish гэдэг нь болохоор одоо тэжээх гэсэн үг. Тэгээ nourished гэдэг ороод is nourished гэдэг тэжээгддэг. Юугаар тэжээгдэх юм бэ? By people's happiness. Хүмүүсийн аз жаргалаар дэлхийн ертөнцөд тэжээгддэг юм. And also by unhappiness. Мөн одоо аз жаргалгүй байдал envy гэдэг ч одоо энийг татаархах тий and jealousy гэдэг ч одоо хардах сэрдэх хардах атаархах аз жаргалгүй байх аз жаргалтай байх гэх энэ бүх зүйлэр өнгөтэй дэлхийн ертөнцөд тэжээгддэг. To realize one's personal legend is a person's only real obligation. За realize гэдэг түүнд хэлсэнчлэн энэ бол ойлгох гэсэн илүүтэйгээр яг achieve хийх
тэр хүссэн зүйлдээ хүрэх гэсэн. Тэгэхээр хүссэн зүйлдээ хүрэх нь тухайн хүний жинхэнэ real application байгаад жинхэнэ одоо үүрэг нь байх болно. All things are one. Бүх зүйл бол нэг л гэдэг. And when you want something, all the universe conspires in helping you to achieve it. Энэ өмнөх үгэнд хэлээд тайлбарч хэлсэн чинь conspire гэдэг бол ингээ хуулдаг, болох гол хичээдэг. Тэгэхээр чи ямар нэгэн зүйлийг хүсэх үед бүх л дэлхийн ертөнд ингээд чамайг түн хүрэхэд чи ингээд туслах гэж ингээд хөвөлт юм аа. They were both silent for a time. Зайзууц ингээд дуугарсан. Observing the plaza and the town's people. Тэгэхэд тэр нөгөө Атлантид байгаа хүмүүсийг ингээд ажиглаад хэсүүсэн дуугаа байсан. It was the old man who spoke first. За тэгэхээр нөгөө анх ярьсан. Төрүүлж ярьсан нөгөө үгэн байсан тийм. За тэгэхээр why do you tend a flock of sheep? За tend гэдэг үгний бас нэг утга нь болохоор нөгөө эдгээр нөгөө тех хандлагатай, ингэх хандлагатай гэдэг утгаар хэрэгэлдэг. Мөн tend гэдэг нь болохоор care of гэдгээр бас орж ирдэг. Тэгэхээр ингээд ягаад чи ингээ хоньнууд ингээд хараад тэгээд хонь малахыг арай нэг өөр хэлээд байна тий. Тэгэхээр ягаад ингээ хоньоо хараад байдсан бэ? Because I like to travel. Учир нь би аялах дуртай гэж хэлж. The old man pointed the baker standing in his shop window at one corner of the plaza. Тэгэхээр нөгөө өвгөн чинь болох нөгөө baker л заасан. Ямар baker гэдэг нь нөхөр талах нарийн боо одоо чимэгэн хийж байгаа гэж байна шүү дээ. Тэр baker л юм гээд заагаад тэр baker хаана исэн юм гэхлээр standing in his shop window. Тэгэхээр ингээд дэлгүүрийн цонхон дээр зогсож байгаа. Ямар дэлгүүр цонхон юм гэхлээр at the corner of the plaza. Тэгэхээр ингээд худлааны төвийн нэг буланд нь тэр цонхон дээр ингээд зогсож байгаа. Тэр baker л ингээд заасан. When he was a child, за тэр хүүхэд байхдаа the man wanted to travel too. Тэр baker бол ингээд бас аялахыг хүссэн. But he decided first to buy his bakery and put some money aside. Гэхдээ тэр болохоор эхлээд энэ bakery буюу тийм талх нэрийн байвны газар худалдаж авахар шийдсэн. Мөн put some money aside. Put aside гэдэг нь бас phrase бүр энэ болохоор save гэсэн утгатай шүү. Ингээд нэг мөнгө хадгалахыг л хэлж байгаа гэсэн үг. Тэгэхээр ингээд одоо аялах сонирхолтой байсан хэдий ч гэсэн энэ бол эхлээд бол ингээд өөрийн гэсэн талх нэрийн байвны газартай болоод мөнгө хураа яг гэж шийдсэн юм байна. When he is an old man, за тэр ингээд одоо хөшөрсөн хойно гэх юм аа. Хөшөрсөн үедээ he is going to spend a month in Africa. Тэр he is going to spend гэдэг нь тэг нь ирээдүйд болох зүйл гэж байна тийм. He is going to spend a month in Africa. Тэг хөшөрөх үедээ л тэр Африкт нэг сарыг зарцуулна. He never realized that people are capable at any time in their lives of doing what they dream of. Тэгэхээр тэр юуг огт ойлгоогүй ухамсарлаагүй юм бэ гэхээр хүмүүс л юм боломжтой, юм чадамжтай, capable байдаг. Ямар чадамжтай юм гэхээр of doing what they dream of. Тэгэхээр мөрөдөж байгаа зүйлийг хийх бүрэн боломжтой. Хэзээ at any time in their lives голд нь хоёр тасч дотор ороод ирж байгаа. Нэмэлт мэдээлэл нь амьдралынхаа ямар ч цаг үед хүсэж байгаа зүйлийг хийх боломжтой гэдгийг бол тэр хэзээ ойлгоогүй. Насыг авч байгаа гэсэн. He should have decided to become a shepherd. The boy said. Тэгэхээр should have decided гэсэн тэгэх болох ингэж болох гэсэн тэгэх хэрэгтэй байсан гэдэг утгаар орж ирж байгаа. Тэгэхээр тэр ингээ хончин болох хэрэгтэй байсан гэж нэг хончин маань нэрэлж байгаа. Well, he thought about that, the old man said. Тэр бол түүний талаар бодсон гэж хэлж байгаа. But bakers are more important people than shepherds. За нөгөө comparative орж ирж байна. Тэгсээд ш энэ baker буюу одоо талах нэрийг энэ хийж байгаа хүмүүс бол одоо хончноос л хамаагүй чухал хүмүүс илүү чухал хүмүүс, more important people. Bakers have homes. За тэд нар бол ингээд гэр оронтой. While одоо болох энэ while нь болохоор харин гэсэн утгаар орж байна. While shepherds sleep out in the open. Тэгсэн чинь baker гэр оронтой, харин малчид бол гадаа ил затан гомддог. Parents would rather гэдэг нь болохоор идүүд үзэх гэсэн утгатай. Would rather see their children marry bakers than shepherds. Тэгэхээр ээж аваад бол ингээд хүүхдүүдээ одоо хончинтой гэрлэхээс илүүтэйгээр одоо bakerтэй гэрлэхийг одоо харахыг бол илүүд үзэх байсан гэж хэлж байна. The boy felt the pang. The pang гэдэг нь болохоор тийм гинтийн тийм мэдрэмж хэлж байгаа. Ихвчлэн жоон painful жоон тийм хүнд мэдрэмж гэсэн. The boy felt the pang in his heart. Thinking about emotions thoughts. Тэгээд илчгүүд нөгөө надраж явах ихэнх бодож байгаа. Тэг нөгөө 8-аш нөхний толгой бодоод зүрхэн жоохон ингээд жоохон хүнд байдалд орж байгаа гэсэн үг тийм. There was sure a baker in her town.
Тэг мэдээж тэр хотхонд бол мэдээж нэг охин отхон гэрж байгаа шүү дээ. Тэр охины амьддаг тавцсан бол мэдээж baker бол байж л байгаа гэж хэлж байгаа. Бодож байгаа гэсэн. The old man continued, in the long run, what people think about shepherds and bakers becomes more important for them than their own personal legends. Тэгэхээр in the long run гэж маань урт хугацаанд гэсэн. Урт хугацаанд аялалт гэх юм уу те. Ер нь урт замдаа гэсэн. Урт замдаа what people think гэх хүмүүсийн одоо shepherd малчин болон baker-ийн тухай боддог зүйл нь одоо becomes more important. Тэдний хувьд ингээ for them тэдний хувьд илүү чухал болдог. Юунаас илүү чухал юм гэхээр than their own personal legend. Тэгэхээр тэр хүмүүсийн одоо өөрсдийнх нь тэр хүсэж байгаа зүйлээс илүүтэйгээр тэр нөгөө baker нөгөө ханчин талаар бодох нь илүү чухал болж эхэлдэг гэсэн. The old man lives through the book. За нөгөө номог гүйлгсэн and fell to read in a page he came to. За тэгэхээр he came to мантрыг очсон пэйжийг хэлж байгаа. Fell to reading гэдэг уншиж эхэлсэн гэсэн. Тэгэхээр яг нөгөө номоо ингэж гүйлгэж жаад нэг нам хуудсан дээр тогтоод тэрийг уншиж эхэлсэн. The boy waited and then interrupted the old man. За нөгөө анч маань хүлээгээд тэгээд interrupt гэдэг маань ихэд жоохон саад болох гэсэн үг шүү дээ. The old man. За old man яаж саад болсон юм гэхээр just as яг тэгж байгаа юм шиг. He himself had been interrupted нэ. Тэр өөрөө ингээд саатуулж байгаа юм шиг. Өөрт нь ингээд өөрөө тэр үгэнд саад болж байгаа биш. Үгэн өөрт нь саад болж байгаа юм шиг тийм үгэнд саад болж байгаа гэсэн. Why are you telling me all this? Ягаад ингээд надад бүгд нь хэлж байгаа юм бэ гэдэг тэгж асуугаад ингэж interrupt хийж байгаа. Because you are trying to realize your personal legend. And you are at the point where you are about to give it all up. Give it all up гэдэг нь хэрэг. Give up гэдэг нь ямар нэгэн зүг бууж өгөхийг хэлдэг гэсэн. Тэгэхээр учир нь чи ингээд өөрийнхөө хүсэж байгаа зүйлдээ хүрэх гээд хичээж байна. Мөн чи бол ингээд яг одоо ингээд яг бууж өгөх гэж байгаа тэр үе дээр байгаад байгаа. Тийм учраас ингээд ингэж ярилцж байгаа гэсэн. Тэгэхээр at the point гэнгүүтээ ард нь where яг ямар point юм? You about to. Яг about to гэдэг бол амар их харж байгаа. Яг тэгэх гэж байна. Яг ингэх гэж байгаа. Яг гэсэн юм үе тэр ингээд гарч ирж байгаа гэсэн. And that's when you always appear on the scene. Тэгэхээр нөгөө ханч маань асууж байна шүү дээ. Энэ тэгээд одоо чиний нөгөө одоо ийм одоо scene